Сайн байцгаана уу? STV-ктамаас эрхлэн гаргаж буй Youth podcast-ийн маань ээлж дугаар эхлэхэд болон боллоо. Энэ удаагийн дугаараар үндэсний 5 одтой зурагч багш гайхалтай сайхан нэмсгэлэг амар жагалагч маань хүрэлцэн ирлээ. За баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Энэ гайхалтай подкастаас оролцуулж аваад баярлалаа. Таны ажил төрөл сайн байна уу гшаа? Сайн яваал. Сургалтаа хийгээл, үнцэн ажиллаа хийгээл те зохицуулаад яваал. За багшийн маань хувьд бид хоёр өнөөдөр ямар сэдвээр ярих вэ гэхээр маш өвөрмөц одоо сэдв байгаа. Тэрний нэрийг надад та бүхэн бас сонсоод бас гайхах бах. Урам зоригийн элбчин гэдэг юм одоо нууцлаг бөгөөд тийм гайхалтай сэдвээр багш маань бас бэлдэж ирсэнд танд талархлаа. За тэгээд урам зоригийн элбчин гэхээр одоо бас яг юу гэж сонсогдож байгаа гэдгийг бас одоо хүн болго өөрөөрөө өнцгөр хүлээж авах. Удахгүй энэ ноцыг тайлцгаая. Yes. За багш маань ер нь өөрийнхөө талаар жоохон товч танилцуулаач. За намайг Амгаланбаатар хогт амлж жаргал гэдэг 2007 оноос хойш яг илтгэх хурлаг мэтгэлцээний чиглэлээр сургалт ороод ингээ хөгжиж явж байгаа. Олон улсын TEDx гэдэг арга хэмжээг 2019-аас 2021 он 22 онд хүртэл дарханд хийгээд TEDx Hot гэдэг арга хэмжээг бас Ховд аймагт зохион байгуулсан. Яг сургууч агшин карьерийг бол 2019 оноос хойш илүү төлхөө илүү ажиллаж бас нэмэлт орлогоо басийн орлогоо болгож ингэж явж байгаа. Ийм залуу одоогийн байдлаар Монгол улс алны 3 удаа тойроод 21 аймагт очиод ингээд гоё хүмүүсийн буянд очиад сургалт ороод өөрийгөө хөгжүүлээ, бусдыг хөгжүүлсэн л ийм л залуу байна да. Таны бодлоор одоо тий сайн сургагч багш гэж яг хинбэ те та ерөөсөө нэг 3 хүүгээр тодорхойлж. Сайн сургагч багш гэдэг нь яг миний бодлоор болохоор эхлээд танхимаа их ойлгодог, мэдэрдэг хүн байх хэрэгтэй бол гэж боддог. Яг мэдрэмж их чухал гэж боддог. Танхим дотор ороод танхим ингээд нурмаасан байвал тэрийг яаж сэргээх үү гэдгээ мэдэрдэг байх хэрэгтэй. Хитрхи ингээд гой сэргэгцэн байгаа танхим дотор ороод дахиад тэдний сэргээх юм бол танхимаа мэдрэхгүй байна гэж ойлгоно. Хоёрд бол яг юу өгөх гээд байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Эцсийн бүлэгтээ нэг л санаа ойлгуулж байгаа тийм. Тэр 8 цаг орно уу, 6 цаг орно уу, 1 цаг орно гэхээс илүүтэйгээр нэг л санааг ойлгуулдаг. Нэгснэ газардах цэгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй гэж хэлмээр байна. За гуравт нь бол сургууч багш хүн бол өөрөө тэр ярих байгаа зүйлөө өөрөө мэдгэнсэн байх хэрэгтэй. Дасгал ажил хийлгэж байгаа бол тэргээ бас яг өөрөө хийгээд үтцсэн байх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр нэг кино үзэж байгаа энэ санаа авчлаа гэх юм та тэр санаагаа шууд өнөөдөр ирээл хүмүүстийн тулчтын туулаа болгож болохгүй. Тэгэхээр ерөөсөө үндсэн 3 чадвар нь бол мэдрэмжтэй байх хэрэгтэй. Газардах цэгээ мэддэг байх хэвээр өөрийн тулчлагтай байх хэвээр гэж хэлмээр. Танхимын уур амьсгал гэж бас байдаг тийм. Одоо янз янзын танхимд та очиж исэн бах. Энэ одоо олон жилийн туршлага тийм. Одоо 21 аймага 3 удаа тойрцсон гэдэг чинь бас гайхалтай тийм. TEDx-ийг тарханд анхдагч гээд ер нь манай амраагчийн хувьд бол бас гайхалтай нэмсгэлдэг гэдгээс илүүтэйгээр те бас маш өндөр туршлагатай юм мундаг багш байгаа. Тэгээд багштай бас өнөөдрийн урилгын маань хүлээж аваад хүрэлцэн ирсэн явдал гүнээ талархъя гэж дахин хэлье. Тэгээд эргээд ярианд ороход танхимын уур амьсгал гэдээ би сая ярьлаа те. Ер нь танхимын уур амьсгал сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлдөг юм шиг. Ер нь бол сургалтын баг 50-аас 60-70 баг тэрнээс ч илүү үеиг танхимын уур амьсгал ер нь бол эзлэн шүү. Миний хувьд бол те одоо яг миний сургалтын хувьд бол танхим ямар гоё байна, итгэвтэй байна уу, итгэхгүй байна уу, халуухан танхим байна уу, дулаахан танхим байна уу, хүйтэн танхим байна уу гэдээс их шалтгаална. Зарим танхим дотор орж ирээд ингээд 1000 тоглоом тоглуулаад өөрсдийг сэргээгээл өөрсдөө нөлөөлөх сэтгэл зүрхийг нуудалсан ч гэсэн ч ерөөсөө сэрэгдүү танхим гэж бас байна. Хүйтэн танхим те. Тэр үед та ямар арга хэмжээ авдаг вэ? Ер нь бол шууд танхимд хийц сурах гэж ирдүүшүүл гэж явчихдаг юм л да. Тэгээд ер нь бол 10 хүний 2 нь бол ерөөсөө ингэж гоё охин залуу харах гэж ирдэг. 2 нь бол яад ингэ шууд худалдааны бизнес гэж ирдэг. 2 нь бол яад юм бэ те. Яг ийм нөгөө хин нэг нэрээ заавал ирээ суу гэж дарга цэргийг хилцсэн тийм хүмүүс байдаг. Яг өнөөдөр нөгөө яг тийм хүмүүс нэлэнхүү байдаг хөөхгүй. Тэгээ ёо сургалт ихээр л дайл бол ингэ толгойд өвддөг тийм болчдөг. Тэгэхээр тэрийг ингээд ойлгуулад тэгээ би бол ер нь сургалтын танхимаа юм гой болохын тулд заавал дүрм төгөлдөг. Тэгээ тэр дүрм нь бол яг тэр нэг 12-ийн цалчим гэдгээрээ за та миний хичээлээр унтаж болно гэдэг байхгүй. Юу яагаад бодож бол сургалт тэргүй сэрэх хэвээр байцтай гэж бодоод тийм унтаж болно гэж хичээл хүний тарих заавал эсэргүүцэж ажилт юм байна л да. Тэгэхээр одоогийн байдлаар унтсан тохиолдол байхгүй. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нөгөө дүрмээ тохирохдоо маш гоё тохирох хэрэгтэй. Тэр хүний хичээлөөг нь олгож байгаа юм шиг хэрнээ өөрийнхөө яг энэ зүйл рүү оруулчихад
өөр амьсгал угаасаа ингээд гоё болчих бил. Анхнаасаа юм дүрм тохиолдсон чинь надтай ингээд асуулт асуухаар ярингээ үзтээ. Асуулт асуух багт бити яриалаа гэдэг дүрмийг сургалт эхлэхээс өмнө тохиолж байгаа их гоё явчих. Дүрмэд бас тохирох нь штэ тий. Тэгээд одоо эргээд хойлоо нөгөө хиний нөгөө нэрнээсээ нэрлэгөө орё тий. Урам зоригийн элбичин гэж та яагаад юу гэсэн үг юм бэ? Яагаад энэ одоо подкастаа ингэж нэрлсэн? Урам зоригийн элбичин гэж яг юу вэ агшаа? Тэр талаар бас та манаас сонсож шүү. Би бол хорвоо дээр хүн байна гэдэгт итгэдэг байхгүй. Ерөөсөө сайн ч хүн байхгүй, муу ч хүн байхгүй. За дээрээс нь одоо би бол нэг юм ингээл бусдаас илүү судлаал, илүү хүчтэй болоод тий ингээл амар олон ном уншаал тэгсэн хүн бол биш. Нэг амар төгсгөө гэлцэн хүн сургалт гараад байгаа биш. Юу хийж байгаа вэ гэхээр сургагч багш буюу хүний хөгжлийн сургагч багш хүн болгонд байдаг хэлнэ. Тэр хизээ нэгэн цагт ашиглаж байгаад одоо мартцсан байгаа зүйлийг сануулж өгч байгаа хүн гэж би өөрийгөө төсөөлдөг байхгүй. За жишээ нь хүн бол юм урмаар амьдаг хүн. Амьтаа. За чи би тэгэд баг бахтаа яадаг вэ гэхээр миний дуу маш хурдангууд юм чинь дэлгүүргүйгээд ирээчээ гэж хэлэнгууд дүүгээс дэлгүүр яваад ирдэг. Тэгвэл энийг би тэгэд ажлын байран дээр гарч ирээд хийж байгаа мөг гэхээр бас байхгүй. Тэгэхээр сургагч багш хүн яаж байгаа вэ гэхээр сургалтын сууж байгаа оролцогч нарынхаа зүрхэнд нь тархинд нь галын насаага тэр хүнд тийм чадвар байгаа шүү, тэр өгөгдөлт байгаа шүү гэдгийг нь мэдрүүлэх, ойлгуулах тэр зүйл хийдэг учраас л ерөнхийдөө сурвалжлагч холбоотой юу нөгөө подкаст учраас урам зориг илвчээ гэдэг нэрийг сонгосон. Гайхалтай. Тий. За багшийн хувьд бас ингээд нөгөө сургалтаа бас айгүй сонирхолтой байдлаар дүрмээ тогтдог тий. Унтаж олно гэдэг чинь бас ингээд дог гэж шүү дээ. Яг тгээ хэлчихээр хүн нөгөө нэг байгалийн инстинкт хүний нөө тарих эсрэг ажилладаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр унт гэлчгэр унтахгүй дээ. Тэгэхээр наа чи бас их гоё арга байна тий. Тэгэхээр багш ер нь юм танхимд ороод тий сурагч нараа оролцогчтой ер нь магтаж урамшуулдаггүй яг тэр одоо хизээ хэрхэн яг ямар цагт тэр аргыг одоо хэрэгэлдэг. Ер нь нөгөө сургагч өгш юм бол эхлээд танхимаас судлах хэрэгтэй шүү дээ. Ямар хүнд болох гээд байгаа юм, ямар хөө ажил хийх хүмүүст болох гээд байгаа, хэдэн хүн байхаа, эрэгтэй, эмэгтэй гэл тэргээ судална. Тэгээд орж ирээ танхимаа их ажиллана. Би бол аль болох сургалтаас өмнө л хийх хичээдэг нэг 5-10 минут өмнө. Тэг өмнөх багш ч юм уу те аль эсвэл танхимд орж байгаа хүмүүсийн үйлдэл их ажилладаг. Саяхан нэг ном дээр ингэ бичсэн байлээ. Шилдэгүүд амаа ажиллаулдаг болвол шилдгийн шилдэгүүд ингэ нүд чих хоёроо ажиллаулдаг гинэ. Нэгс нь ажиллах хэрэгтэй юм байна. Бид нэр ингээд магтаал хэлэхдээ яадаг өтер мундаг шүү хэлцдэг. Гэтэ хизээ хаана мундаг гэсэн хэлчихдэг. За харин би болохтой сургалт дээр яадаг өтер ажиллаж агаад одоо би нэг асуулт асуугууд хин нэг надад хариулах тэр хүн төлөө нэлээд тоочгэлдэг. За орж ирсэн цагаас хойш ийм биесэн шүүж тоочгэлж агаад за яг ийм эзэгтэй үед нь хэлдэг. Окей баярлалаа та бол миний сургалтын аврагч шүү. Яагаад миний сургалтыг аварж байгаа юм бэ гэхээр багш нь асуулт асуугаад та хариулж чам гэдэг чинь өөрөө аврагч юм гэж хэлдэг. Тэгэхээр магтаал гэдэг бол өөрөө нотлоготой байгаа үедээ илүү хүчтэй тэр хүнд илүү очдог. Тэгэхгүй зүгээр наагур нь хэлчихэл одоо чинь өнөөдөр хоёлоо подкаст хийх гот нь багшаа та өнөхөр мундаг асуулт асуулаа шүү гэж гот нь бүх зүйл дээр мундаг байна гэсэн үг биш аахгүй юм чи. Тэгэхээр яг мундаг гэдэг нь юун дээр мундаг байсан юм бэ гэдгийг нь баталгаан баталгаатай бол илүү сэтэлждэг. За тэгээ нэг хүнийг ингээ магтчих штэ. Тэгэхээр үлдсэн нөгөө сургагч нар тэгдэг. Нөгөөс оролцогч нар бас магтуулгасалт байдаг. Тэгэхээр дараагийн юмдал за багш нь гэл ингээ вахтан дараагийн гар өргөдөг. Багш одоо хариулъя гэдэг аахгүй. Тэгэхээр сэтэлжүүлэлт юунаас эхэлж байгаа гэхээр ерөөсөө хүнийг нотлоготой магтаж урамшуулснаас эхэлнэ гэж боддог. Тэгж л тэр бага урамслаа сэтэлжүүлдэг тийм. Тухайн мэдээж баг тухайн танхимдын занцил хүмүүс байгаа тий. Тэгээд яг тухайн үед нэг идэх муутай оролцогчдод тийм зэмлэж эвгүй байдалд оруулалгүйгээр тий. Тухайн хүнийг нээж задлж исэн юм танд туршлага байгаа юу? Тим кейс ер нь танд гарч ирсэн үү багш? Тэгэл бүх танхимд л тийм баг шүү дээ. Тэг ямар нэг хүнд ороогүй шүү дээ. Нэг хүнд ороог учраас танхим дотор янз бүрийн хүмүүс байгаа. Идэвхтэй ч байгаа, идэвгүй ч байгаа. Тэгээ нөгөө намайг шалгаж илж байгаа ч байгаа тий. Нэг болол ерөөсөө ингээ намайг тоохгүй суух хүн ч байгаа. За тэр тохиолдолд яадаг вэ гэхээр ерөөсөө энэ сургалтын ач холбогдлыг эхэлж өгдөг. За би саяхан нэг юм сургалтын дээр тэгж байгаа байхгүй. Багшаа би ингээд өмнөх өдөр ингээд ерөөсөө сургалтаа бэлдсэнгүй. Тэг өнөөдөр багшаа би тань шалгуулахгүй байж болох уу гинэ. Тэр юм гэсэн. Болно те. Хүн тэгээд шалгуулахгүй яваадах юм бол тэгээд өөрөөхөө л төгсчдөг. Гэхдээ тэнцэхгүй байх тохиолдол их байдэн шүү. За эхэлсэн чинь маргааш нь багшаа би хүрээдэлээ багшаа гэвэл шүнжээгөө чадчихэв. Нөгөө нэг яг энэ боломжийг л чи ашиглахгүй болвол
чамд ямар юм сөрөг үр дагавар авчрах юм, чамд ямар сөрөг нөлөө үзүүлэх юм бэ гэдэг нь хөвчлэн хэлчихдэг. Миний сургалтанд хийхгүй байж болно, сонсохгүй байж болно. Гэхдээ сонсно нь илүү хурдан амжилтнууд дэш өгөхээр хүн болгон амжилтнууд хүсэж байгаа учраас тэрийг илүү сонсож эхлэв. Нийлээ багшаа юу юм гэж асуудаг. Тэрнээс ч яг юм олон танхим дотор би өрөнд хүнээр тух тахих жоохон дурггүй. Чи миний хичээл суухгүй, чи намайг сонс гэж яг тэр хүн дээр онцлогоос илүү тэгээд танхим дотор нь хайдаг гэх юм уу. Тэгэх юм бол нэг бол баг дотор нь хайдаг. Амрагшийн хувьд бол бас яг одоо таны ингэ сонсож байгаад ер нь яг сургалтаа та бас ингэ хүний нэг байгалийн инстинктийг тарих би түрүүн хэлсэн нэг тарих өгөөд эсрэг ажилдаг гэдэг. Тэр байдлыг ингэж айгу одоо нөгөө анзаарч их юм уу, ашиглаж их юм уу ордог. Тэр чинь бас маш амар гоё арга байна тий. Бас ер нь бас мэдээд авч. Neuroscience гэдэг бүр чи тарих судлал гэдэг. Би чинь нөхцөх хэсгийг л ашиглаж байна. За унтаа та миний сургалтын дээр унтаж болно ч гэдэг юм та хийхгүй ч ээж болно гэдэг. Ингээ хэлчихэр тухайн хүн нөгөө нэг бүр ингээд одоо хиймээр санагддаг тийм угаасаа нэг хүмүүс нэг тийм байдаг штэ. Тэгээ бас маш гайхалтай тийм арга барилтай намрагш минь гайхалтай. За тэгээд нөгөө хохирогчд сэтгэл зүгүүлдэг гэдэг аахгүй. Тэгээ манай багш надад заахтаа юу заасан бэ гэхээр чи зарим хүмүүст бэлэг өгч гэдэг. Ямар бэлэг юм шаа гэсэн чи сургалт одоо чи бид хэд яг явуулдаг Монголд ч юм уу бид хэд чи нэг төгжрөл мөгжрөл гэж юм асуудлаас болоод сургалт жоо хойшлох олзогч нараа хүлээх тохиолдол их байдаг гинэ. Тэгээ ухтан төрүүлж илсэн хүмүүс яадаг вэ? Яг сургалт эхлэхээр уйдцсан байдаг гинэ нөгөө хүмүүс өвлөөсөө. Тэгэхээр төрүүлж илсэн хүмүүст олгож байгаа сэдвээс арай өөр гоё зүйлийг бэлэг болгочих хэрэгтэй ч тийм. За тийм ухтан сургууль шагшийн нэг сургалт явуулж илаа гэхэд за багш нь яг сургууль багшийг цаашдаа яаж борлуулалт хийх вэ гэдэг аргыг заагаад өгье. Тэгээ нөгөө хүмүүсийн хэлтэлтийг арга зааж ахна шүү дээ. За тэгээ хүмүүс орж ирээ бүрдээ сургалтаа эхлэх явахна. За багшийнхаа тэр аргыг та хэд ашиглаараа. Тэгээ төрүүлж ялсан хүмүүс нь багш нь бэлэг өгсөнд хоцолж ялсан хүмүүс нь хахад нэг хэлчихэд багшаа нөгөөд чинь сонсъё л таа гэдэг. Тэгэхээр яг нөгөө тархин дээр тийм хохирогч сэтгэл зүгэлтэй ч буцаад багшаа би хохирлжлоо шээ та надад хэлж өг гэдэг ч юм уу. Араасаа нэг одоо яах юм те дагуулгач гэдэг нэг тийм ашигладаг. Яг нөгөө сургагч багш болгон тэг ер нь тэр тусмаа манай академи багш бас яг өөр өнгөтэй солонгын 7 өнгөтэй тийм маш өөр шал өөр үнцгийн багш нар байдаг. Тэгэхээр тэр дундаа манай амрагч маш юм амар тод өөр өнгө. Тэгээд багшийн сургалтын арга барил бас маш гайхалтай ер нь санагддаг. Би мэднэлтэй. Гэтэ ингээд бас яг ингээд гоё подкастт ороод уулзаад ярьсан чинь бас маш ингээд ер нь аюу гоё санагдчихээн. Тэгээд багштай бас маш их баярлалаа. Та ер нь багшаа заахгүйгээр заах гэдэг ойлголтыг хэрхэн тайлбарлах вэ? За заахгүйгээр заах гэл би ер нь сургалтнаас хэлдэг юм л да. Заахгүйгээр заанаа багш. Энэ нь яг юу тал вэ? Тэр манай багшийн бас л хэлж байсан үг л да. Ер нь сургууч багш хүн гэдэг бол өөрөө заадгүй шүү дээ. Тэгээ хин заах юм. Оролцогч нар өөрөө өөртөө заадаг. За нэгсэндээ юу гэж байгаа гэхээр за нэг хандлагын сургалтаа хийж бодоход оролцогч нараас хандлага гэж юу вэ гэдэг асуултыг заавал асууж гэж байгаа. Тэнгуут нэг хариулт инээд. Тэнгуут нь телегийн дэлгэрүүлж ярингуудаа дараагийн асуулт. За өөр бодолтой юм байна гэдэг 2-3 янзын хандлагын тухай асуудлуудыг гаргаад ирнэ. Тэнгуут нь тэр хандлага асуудлаас чи өөр хоёрын дүгнэлтийг хэлээд за хандлага гэдэг шүлхэтэй юм байна гэдэг тэр багийн тэр байгууллагын хандлагыг гаргаж ирнэхээс биш Батаа дулмаагийн тодорхойлсон хандлагыг байгууллага болгон дээр очиж суухгүй. Тэгэхээр нөгөө заахгүйгээр заан гэдэг нь юу хэлэх гээд байгаа вэ? Оролцогч нараар өөрөө нь хэлэх. Тэднийг сэдэлжүүл за сургууч огш бол өөрөөсөө каноны гол дүрхээс илүүтэйгээр тэднэр тусалдаг юм туслах гол дүр гэж байдаг та тий. Яг ингээ бүх үйл явдал дээр нийлээл аврагч хийгээ явж гол дүрийг аврагч явж яснаа сүүлд нь буудалцдаг ч юм уу тий. Ерөөс сүүлд нь алгийн тал болцдог. Тийм дүрийг ол туслах гол дүр гэж нэрлэдэг. Тэгэхээр сургууч огшод яг тэр дүрийг гүйцэтгэх хэрэгтэй юм байна. Байнгын гарч иж авардаг тий. Яг юм нэг. За та юу гэж бодож байна? Энэ яагаад юм бэ? Яаж хийвэл илүү үр дүнтэй гэдгийг нь өөрсдөө нь яриулаад өөрсдөө нь хийлгээд өөрсдөөс нь буцаад окей та яг энийг ойлгоцсон байна те гэж асуухаар энэ бол заахгүйгээл заах гэдэг алхам хийж байгаа гэсэн. Би өөрөө судлаагүй хэлнэ те нарийн судалгаагүй хэлнэ тэр байгууллагын нарийн нандин болгоныг би өөр нь мэдээд өөрт нь заах боломжийг олгодог гэсэн. Энийг бол заахгүйгээл заах гэсэн. Багш ер нь яг сургалтын одоо сургалт орж байгаа хавцад ч юм уу эсвэл яг таны хувь хүний тийм ер нь одоо хамгийн том сул талаа та ер нь давуу талж болгож ашиглаж ирсэн үе ер нь сул талаа та давуу тал болгож ирсэн үү ер нь болгодгүй мэдээж хүн бол өндөг шиг үгүй амтан биш хүмүүс сул талтай давуу талтай тий. Тэгэхээр би танаас юу асуух гээд байна гэхээр та өөрийнхөө сул талыг давуу тал болгож ирсэн одоо тийм кейс эсвэл нөгөө одоо тийм одоо би ийм сул талтай. Гэхдээ энэ миний одоо тий бас давуу тал болчихсон. Ер нь бол манай
Төмөр очир багш бас хэлж ирсэн. Ер нь бол хүний хамгийн том сул тал хамгийн давуу тал байдаг гэж хэлж байна. Би яг надад ч санддаг. Тэгэхээр та бас тэр талаар бас. Би сургалт болгон дээр сул талаа давуу тал болгосон шүү дээ. Жишээ нь галж илжээд одоо би чинь нэг жоохон хал бурдаа царайтай байхгүй. Тэгээд галж илжээл намайг кофе багш гэж дуудаараа. Яг л миний сар хал бурдаа байгаа шүү гэж хэлэхээр хүмүүс гоё. Оо нэрээ тийм биш дээ гэдэг те. Энийхээ болсуутэй кофе гэдэг. Дараагийн ээлжинд би чинь нөгөө 6 сар бас юм ялж чадхарг болж байгаа байхгүй. За. Бага бах та. Тэгээд одоо ингээд хэрвээ сайн сонсох юм бол одоо манай үзэгчнэр ингээд сонсох юм бол би нэг жоохон бөөрн хийгээд байгаа. Энэ хөрхөн байгаа зү тэ. Игээ гэлчгэр хүмүүсээс яадаг вэ гэтэл оо гоё юм байна гэж сонсдог. Энэ миний сул тал шүү гэдэг өгсөн анханасаа хүлээн зөвшөөрөөд тэргээ тахимдаа хэлчихгээл багшаа энийг ойлгосонгүй шүү гэдэг дахиад асуучдаг. Багшаа та сайн нөгөө жоохон юм хэлчихлээ шүү тэ. Тэгээ би чи яг төрсөн нутаг бол юм Баруун аймгийн хүн. Тэгээ бас хаяад зарим өгнөдөө юм хилтгий хэлнэ. Дуудлагаараа гэх. Тэр үед тэгээд багшаа хэлчихлээ шүү дээ. Танд гой сонсогч байгаа сте. Баг яснуудаа хайрлаад ч юм уу те. Яг тухайн үед юм нэг сэргэлэн зангаарлал юм авч гардаг гэх юм уу те. Гэтэ эн чинь нөр ингээ буцаад амар гой давуу тал толчих. Багш яг тэл хэлсэн зүйлсүүд дараагийн сургалтанд дээр ч юм уу дараагийн арга хэмжээнд гоё юм биш гэж санаач ашиглая гэдэг ч юм уу. Тийм болж явдаг. Тэр би байнга сул талаа давуу тал болж ашигладаг. За сул тал гээд одоо сул бол давуу тал гээд ярьсан дээрээ бас багшаас бас асууя гэж бодлоо. Ер нь одоо тий та одоо суралцагч танхимдаа ч юм уу одоо та бас ментор хийгээд явж байгаа тий манай STO Academy бас менторшип хөтөлбөр зарлаад ингээ багш маань 2 ментитэй болоо явж байгаа тий. Одоо энэ сул болон давуу талыг ярьсан дээр асуух гэдэг асуулт нь болохоор зэрэг та яг одоо менти нартаа болон тий одоо суралцагчийн одоо багш нартаа танхимдаа тий ер нь бол ингээд яг энэ сул талаа давуу талаа болгох давуу талаа сул тал болгох гэдэг юм кейсээ ч юм уу альсал энэ зөвлөгөөг бас хэр их өгдөг вэ? Энийг нөхөө өгдөгчний чи миний нууц юм чи. Энийг өгөөдөх шаардлага байхгүй. Ер нь би бол менти нартай ийм өгч байгаа. Ер нь яг энэ хугацаанд хэдүүлээ нэг гараас гарсан нүдэнд харагдаж галт болгох зүйлтэй болчих гэдэг. Манай буян төлөвлөгч хэлдэг байхгүй. 10,000 цаг ялваа зүйл хийчихэл хүн бүх зүйлийг төгс хийдэг болчтой юм аа. Яг тэгтэй адилхан тэр зүйл ингээд тавтан хийчих хэвээр. Одоо би яг менти нартай хөрлөг тэр хэлж байгаа. Окей. Багш нь та гэдэг зөвлөгөөгөө л ингээд яриад байвал ярина. Гэхдээ 1000 ялснаас нэг өдөр хийгээ үтсчих хэрэгтэй. Чи сургалтаар контентаа гарга. Тэнгуүтэ тэр хүн алдаа гаргаад гэх юм. Өө чиний энэ алдаа, чиний сул тал чинь ингэж давуу тал болох боломжтой юм гэдэг дээр юм жоохон коучинг өгдөг ч юм уу зөвлөгөө өгчдөг гэх юм уу. Тэгжэл явна гэхээс яг налуулзахтаа чи яг ийм сул талтай юм мөнхөд тэгээд авахгүй шүү дээ. Тийм тийм. Эргээд хоёлаа бас нөгөө танхимын уур амьсгал гэдэг бас хэсэг рүү орё тий. Танхимын уур амьсгалыг тий ингээд хичээл сургалтыг одоо тийм танхимд орж ирээ та сургалтыг дулаан болгох тий ерөөдөө дулаан уур амьсгал бүрдүүлэхэд юун дээр илүү та бас анхаардаг вэ? Ер нь танхимыг дулаан болгохын тулд нөгөө хүмүүсийг нэр болгох хэрэгтэй. Оролцогч нарыг. Яагаад вэ гэхээр оролцогч нар ярихгүй байх тусмаа сэтгэлийг нь нэхэхгүй, миний заах гэдэг зүйл эднэрт хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Миний тодорхойлсон газар дах цэг тэр хүний оролцогч нарын тодорхойлсон газар дах цэг хоёр нэг цэг дээр очиж огтлцож чинь үгүй гэдгээс л зүйл нь шалтгаалах. Тэгэхээр заавал ямар нэгэн асуултаар бихэлж тэр танхимыг одоо хин ч юм уу те нэг хүнийг хариулсан ч хоёр хүн хариулсан ч хамаагүй ерөнхий ойлголт авдаг. Тэгээд тэр хоёроос ингэ цаашаа задардаг юм уу? Тэгжээч дулаан болгоно. Тихгүйгээр олж ирээд өөрийнхөө яриад өөрийнхөө темпээр яваал ингээд ах юм бол ер нь танхим дулаан болох магадлал их бага шүү ер нь бол. Тэгэхээр сайн багш гэдэг бол өөрөө сайн сонсогч байх хэвээр, сайн анализ хийдэг хүн байх хэвээр, өндөр мэдрэмжтэй байх хэвээр. Та ер нь хүмүүсийн итгэлцлийг яг те ингээд бий болгоход юун дээр илүү бас анхаардаг вэ? Итгэлцэл бол ер нь энэ амьдралын хамгийн чухал зүйл шүү дээ. Тэгээ буцаад нөгөө нэг сургууль багш хийж байгаа бидний хувьд бол борлуулалт шүү дээ итгэлцэл чинь. Тэгээ нөхрөл дээрээс борлуулалт үүсэн тэгээ цааш явах. Итгэлцэл гэдэг бол хэлсэндээ л төрөх юм болов. Яадаг вэ гэхээр жишээ нь би бол өмнө бол чаддгүй байсан. Одоо ингээд сүүлийн хэдэн сургалтаас арай явж чадчих эхэлж байгаа. Тэр нь юу гэхээр цагтаа эхлэх ёстой сургалт бол яаж хийж байгаа л 1 хүнтэй 1000 хүнтэй байна хамаагүй те. За магадгүй би цагаас хоцролт эхэлсэн байж болно. Оролцогч нарын алдаанаас болоод ч юм уу те өөр хин нэгний алдаанаас болоод хоцролт эхэлсэн байсан гэсэн чинь дуусахтаас цагтаа дуусгах хэрэгтэй юм билээ. Оролцогч тэнд чинь цагаа дуусах цагаа тооцоолоод дараагийн ажлыг төлөвлөсөн байхад бид тэдний цагаас номслоод авах хэрэггүй юм билээ.
Тэгээ саяхан нэг газар би сургалт болсон чинь миний цагаас бүхэл бүтэн 15 минут навь явцгаахгүй. Тэгээд би 12 цаг буюу яг 12 тэг гэхэд одоо дуусах хэвээр. Яг тэгвэл тэр өдрийн хоолныг 12 тэг галчиж байгаа юм. Тэгээд 12 тэг дуусгах ингээд үнэхээр ингээд хөвчилсэн. Тэгээ хөвчилж миний зарим слайд дуусаагүй байхгүй. Тэгээд нэг яг сүүлийнх слайдыг нь одоо дуусгахгүйгээр яг зогсон тэр слайдаар зогсоо. За цаг дууссан. Гэтэ багш нь ийм санаа хэлхийг зорьсон шүү. Баярлалаа дуусгацсан. Тэгэхээр итгэлцэл тэндээс л үссэн. Ер нь бол цагтаа эхлээ, цагтаа дуусгах те хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. Багш хүн бол. Жишээ нь би бол одоо зарим сургалт дээр тэгдэг байхгүй. За багшийнхаа сургалтанд суугаараа нэг ийм сургалт байгаа шүү. Энд дээрээ суучаараа гэж хэлнэ. Тэгээ гутаа нөгөө хүн багшаа та надад ингэж хэлсэн шүү дээ. Гутанд би за тийм чи зүгээр л сургалтын тоглоом байсан шүү дээ гэж хэлж болохгүй шүү дээ. Окей. За суугаараа яг тэн дээрээс л хэлсэндээ хүрдэг байх гэдэг чил ер нь итгэлцэл хамгийн чухал зүйл юм болоо гэж ойлгож байна. Одоо түрүү нөгөө бас ярьсан нөгөө танхимд нөгөө нэг янз янзын уур амьсгал бас байдаг тий. Тэнгүүт л одоо та яг ийм хүүхдэн уур амьсгалтай танхимыг яаж юм одоо дулаан уур амьсгал руу шилжүүлэх ямар арга техник нь ашигладаг вэ? Тэгэл багаар л тасгал ажилладаг. Ер нь сургууч огшийн хамгийн том зэвсэг бол тасгал ажилладаг. Тэгэл тасгалчлаа. Та ямар тасгал ажилладаг? Ер нь голчлон хэрэглэдэг байна. Би чинь хүм болох туфта. Хүм болох их туфта. Хүм бололно. Хүмүүсийн чи ерөөсөө ийм төрөлхийн нөгөөдөл нь хүний сул талыг харах тэн дээр ингэж сайжрал зөвлөгөө өгөх туфтаад хүм болол өгнө. Тэрэн дээр нь ажилтдаг гэх юм уу. За тэгээ хүм болно. За нэг талаасаа нэг хүннээс юм нэг 5 ширхэг одоо сөрөг зан чанарыг асуугаад 5 ширхэг эерэг зан чанарыг асуугаад тийм утаа сөрөг зан чанарыг эерэглэл олчуулад эерэг зан чанарыг сөрөглөл олчулдаг. Тэгээ хорвоотой сайн ч хүн байхгүй мууч хүн байхгүй хажуу сууж байгаа хүнээ та хүн гэж хараараа гэд эхлэхээр сургууч багшийн хүртэл хүн штэ энэ алдаж болно штэ гэдгийг танхим хүлээн зөвшөөрдөг. Тэгээ танхим хүлээн зөвшөөрөөд эхэлсэн цагаас бол танхим угаасаа дулаална. Гайхалтай. Багшийн хувьд ер нь хамгийн их урам өгсөн танхим сургалт та хизээ анх хийжсэн бай. 300 хүнтэй сургалт байлаа. Сургалт хийхдээ лекц юм байна л да. Тэгээ намааг ингээд яг өмнө ингээд би чинь бас ингэ сургалтаар явж байгаа штэ. Тэг өмнөх танхим заавал ингээд алга ташаалаа гэж амар гоёор хүлээж авдаг. Маш гоёор хүлээж авдаг. Тэг олж ирэл тэр танхимд юм хэлсэн чинь асуулт хариулах байхгүй. Тэгээд юм тасгал ажил хийхээр бас байхгүй. Чимээг өсөх. Тэгээд бүр ингээд байдалд орж байгаа штэ. Яах хэвээр болоо. Хамаг гэдэг ингээд хөлс хоож аваад хэцүү тэгэл. Тэгээд сургалтын төгсгөлд юм сэтгэл ханамжийн судалгаа аваад ойлгосон зүйлийг нэг асуусан чинь тэр танхим гээд маш юмыг юм нэгт ойлгосон. Ингээд маш юм чанартайгаар ойлгосон. Буцаад багшаа яг энэ зүйлийг чи ингэж ойлгож авлаа. Энэ зүйлийг ингэж сайжруулж болох юм байна гэж надад маш гоё юм одоо дүгнэлт өгсөн тийм хичээл болсон. Одоо болтлоо тэр ангийн 300 хүмүүсээс бараг 50 60 таныг нөхөрлөө тавьж байгаа. Түр яг тийм бил. Тэгэхээр нэг танхим болгоно ингээд итвэхтэй байгаад халбтай биш юм бил. Дуугаа сууж ясан чинь тэр танхим таныг маш сайн ойлгож байгаа шүү дээ. Заавал одоо тэр танхимыг ингээл нөгөө нэг чимээгүй одоо багийн гишүүн гэдэг шиг чимээгүй танхимыг заавал нэг амар заавал нэг дулаан танхим болох гал заавал бүгдийг нь оролцуулах шаардлагагүй юм байна. Хайд ингээд хүмүүсээс юм тусгааруулсаа байгуулж аваад ойлгох юм болсоос байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй зориулах л шүү дээ. Одоо ер нь нөгөө нэг ингээд уран бүтээлч тайзан дээр гарч ирээл алгаадаа шүү гэдэг ингээд хэлдэг Хэрүүнтэй адилхан нөгөө нэг алга ташлтаар урам авдаг тий. Ер нь бол сургууль багш бид нар чи ер нь бол биднийг дүгнж байгаа гол нөгөө нэг энэ биднийг дүгнж өгч байгаа дүн маань алга ташлаа тий. Тэгэхээр ер нь бол багшийн хувьд яг ингээд сургуульд ороод буухад хамгийн ихтэй оролцогчдоос ингээд сэтгэлд үлдсэн. Тэр үнэхээр намайг бас ингээд сэтэлжүүлж исэн шүү тий. Бас ингээд маш гоё байсан. Одоо хүртэл биднийг мартдаггүй гэдэг тийм гоё кейсүүд одоо тийм гоё нэг нандин дурсамжууд байдаг шүү дээ. Тэр дурсамжаасаа та бас юм дурсамж гэх юм уу эсвэл гоё юм сэтгэл хөдлөсөн тийм хариу сонсч ийсэн сургалт юм. Мэдээж маш олон байдаг байх гайхалтай багш манай хувьд. Тэгэхээр тэнцэнээсээ та бас хамгийн сэтгэл үлдсэн нэгийг бас бидэнд хуваалцаач. Би ч нэг алга ташуулаад итдэг тийм болдгоо болох тийм. Алга ташилтыг ч нэг өгүүлдэггүй. Зүгээр алга ташилт бол юм гоё мэдрэмжтэй болгоо шүү дээ. Яг ингэ сургалт алж байхад нэг алга ташилтаас гоё байдаг шүү дээ. Яг тийм. Зүгээр мартагдахгүй яг тийм нандин тийм зүйлсэх юм бол битгэд нөгөө төмөр зам дээр юм сургагч нар бэлддэг шүү дээ. Улаанбаатар төмөр замын залуучуудын зүйл. Тэгээ тэдний нэг ангийнх нь бүр намайг бүр явуулахгүй. Яг сургалт дуусаад
яг ингээл кофе уух гал сургалт дуусаад яах гэлгээ суусан чинь ингээд бөөндөө очил зогсож байгаа л багшаа юм асууя гэл. Нэг тойрол, хоёр дахь тойрол, гурав дахьаас таныг маасалж байгаа чи яах ёстой илээ гэдэг. Тэгээд одоо болтол тэд нэр ингээд бичээл багшаа кофе ууя, танаас юм сохорё гэдэг. Багш нь тэгээ заагаад өгччлээ нөгөө яг анги хөдөлсөн багш нь. Энд байгаа сул сууж байгаа багш нар нэгийг сул суулгаж болохгүй. Бүгднийг ингээд шимшүүсийн сороод, мэдлэгийн сороод те бомбтаад гаргах хэрэгтэй шиг хэлсэн. Тэгсэн чи яг тэр өдөр би ингээд тэр багш нарт нэг юм 28 багш нар зэрэг ингэж бомбдуулж утсан. Тэр бол ингээд гайхалтай юм байсан байна. Хөл салгалаад ингээд ядарч яасан ч гэсэн их гоё байсан. Дараагийн нэг гоёны төрийн банкнд бас нэг 8 цагийн сургалт авчихсан. Тэр төрийн банкны тэр багш нар ясаг тэгчихсэн. Яг юм 8-9 цаг сургалт ороод хөл нилээ өвөө болцсон. Яг л гарахад чи хүй багшаа байчээ гэж татж асуулгаж байгаа. Тиймэрхүү яг юм нөгөө сургалт дуусны дараачаас ингээд асуулт асуугаал багшаа энэ яах вэ? Яг энийг ойлгосон ингүүл яах вэ гэл ингээд юм гоё ярилцдаг зүйлсүүд надад юм гоё их урам өгдөг. Тэгээ одоо ч гэсэн сургалт ордог бүх багш нар маань багшаа тантай хөвчилж уулзъя ингээд тгий энэ дээр яах вэ багшаа гэл ангийнхнаасаа тусдаа зогсож байгаад асуудаг хүмүүс байгаа. Тэгэхээр тэрнээс илүү урам авдаг гэх юм уу? За багшийн хувьд нөгөө сургалтын үеэр ингээд одоо ямар дандаа л янз янзын нөгөө сургалт орж авах юм тохиолдог тий. Ингээ инээгээд тий инээж аваад ингээд сургалтаа зогсооч гэсэн үе байгаа юу? Яг инээгээд зогсооч гэсэн үе. Би тэнийг яагаад ингэж асууж байгаа гэхээр ер нь манай амраагч маань ер нь аюу гоё нэмсгэлдэг. Тэгээ ер нь бол юм хөгжилтэй юм эстевектэй маань бас юм хөгжилтэй багш нар маань нэг үндэсний 5 одтой багш шүү дээ. Тэгээд яг энэ багш нар дундаас хамгийн хөгжилтэй бас юм багш. Тэгэхээр би яг сургалтаа багш тийм ер нь кейс байгаа хөгжилтэй гэж асуудаг байгаа байхгүй юу? Яг инээгээд зогсоож исэн үе бол байхгүй. Яг өөрөө инээгээд ч юм уу. Зүгээр танхим тэл чиглээ уйлаа зогсоож исэн тохиолдол байна. Монголд ч нөгөө нэг юм аним зурдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм ухта Японоос захиалах аваад ийм бүтэн анимын нэрэнгуут нь юу байд юм байна л да. Хогийн түүх гэдэг ажлын болт юм байна. Нөгөө зурагных нь ийм нэг алдаа түтгэлээр сайжруул янзлдаг ч юм. Тийм ухта тэнд ажилладаг монгол залуучууд яадаг вэ гэхээр бүгд өглөө орж ирээд даалгавраа онлайнаар авна. Чихвжээ зүгээр талд очиж ингээд суут юм байна. Тийм ухта би тэн дээр нэг юм тасгал ажиллаа хийхлэхгүй ингээд сэтгэлийн үгийг хэлүүлдэг тийм тасгал ажиллаа. Тэр хийгээл тэгсэн чинь тэнд нэг жирэмсэн эмхтээс орж сэтгэл жирэмсэн эмхтгийн ихэр татал ойлаад за багш 5 минут завсарлаа гэхэд нэг зогсоож байсан тохиолдол байгаа. Тэгээ тэд нар чинь хооронд огт ярьдаг болохоор гинт тэгээ яриад ихлээр сэтгэлэн бүр хөдлөөд бүгд ойлаад маргааш нь бүр ингээд залга багшаа хамт караоке акц явчихсан байна гэд. Тэгэхээр нөгөө инээ зогсоохоос илүү тэр бас тэр сэтгэлээ хөдөлгөөд зогсоож байсан тохиолдол яг уйлжлыг зогсоож байсан тохиолдол байгаа юм байна да. Тэгээ бас хөгжилтэй асуулт асууж байгаа дээр багшаас одоо нэг боломжийг асуулаа бас нэг асуулт асууч. Ер нь багш нөгөө нэг түрүүнөө заахгүйгээр заах арга гэсэн шүү дээ. Яг нэг энэ заахгүйгээр заах арга чи ямар нэгэн юм шидэт амтан байсан бол та ямар амтан байх байсан бэ? Би бол заа нэг ч хэлнэ. Яагаад? Яагаад гэхээр заа чинь юм тайван те ингээ нэг том биетэй сүрлэг юм харагдаж шүү дээ те. Яг оролцогч нар маань яг тийм байдаг байхгүй юм гоё тайван амгалан өөрийг нь яриулаад өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хэлэхээр яг юм тайван амгалан байж байгаа. Тэгээ буцаад ингээд одоо яадаг. Хүмүүс тариу үйл үзүүлдэг юм нэг ноён нуруутай өвдсөн ч өвдөөгүй юм шиг те ядарсан ч ядраагүй юм шиг тэгээ байж чаддаг учраас би заантаал их гой зүйл юм байна да. Гайхалтай. За багшийн хувьд ер нь яг залуу сургагч багш нарт те өөх яг юм юунаас одоо сургагч багш болж байгаа багш нарт те яг юунаас эхлвэл суур буюу хундаамаа яг яаж тавил те илүү бас юм амжилттай цааш сургагч багш болох уу? Ер нь багш нарт байна та ингээд бас өөрийн туршлага мэдлэг энэ олон жилийн туршлага те үндэсний хэмжээний багш болсон энэ туршлага зөвлөгөөнөөсөө бас харамгүй хайрлаач гэж. Залуу багш нар гэж би ч бас хөгшөлдсөн байх таа гэж. Йоо зөв шинэхэн багш нар гэвэл илүү донхох те шинэхэн болоо сургалтын карьер өгөөд явж байгаа багш нар гэх юм бол нэг би зөвлөгөө фейлдэд байгаа. Би нэг амар юу зөвлөгөө өгдөг бас хийн чинь те бас өөрөө хамт ингээл хөгж явж байгаа шүү дээ. Юун дээр зүгээр анхаараад юунаас эхлүүл илүү дээр мэддэг сэдв болж байгаа. Мэдлсэн сэдв болж байгаа л гэж хэлэн те. Хүн өөрөө мэдлчээж л тэр хийн нөхөөс биш мэдрээгүй батад улмаагийн сэдвийг мэн гараад тэр хүн супер болохгүй гэсэн. Тэгэхээр таны мэдрэмжийг таал мэдэлж гаргана. Өөр хин ч байхгүй. Би TEDx дээр нэг ганц орхон бэлдсэн яг энэ тайзнал сэтгэл тавьдаг. Тэгээ манай түмээ гэдэг ч өгөх хүмүүс өндөг.
Тэг их чи бүр ярилцах. Их чинь үнэхээр ийм зүйлтэй муу гэж болдгоо. Тэгээ сүулт уурлаад. Бойл. Одоо таны мэдрэмж би мэдрэмж ялж чадахгүй гэсэн ш. Таал наатгаа мэдрэх юм биш үү дээ гэсэн. Тэгсэн чинь түмэгч нэлээд боцсон шиг лээ. Тэгээ тайзан дээр гарч ирээд дөрөв нь бол танхимд байсныг 500 хүнийг бол бүгдийг ингээд зүрхийн дээшээ доошоо савлуулаад алга ташуулаад ингээд супер болсон. Тэгээ тэрнээс хойш би буцаахгүй. Ер нь хүн сургалт ороод юм яриад хүнд альва нэгэн зүйлийг заах гэдэг юм бол өөрийнхөө мэдэрсэн зүйлийг л хий. Өөрийнхөө мэддэг зүйлээ л ял. Бусдын жишээ, бусдын мэдэрсэн зүйлийг угаасаа чи 100% зээж гаргаж чадахгүй. Тэр өөрөөхөөрөө л тэр өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйл чи мэддэг зүйл чи гэдэг л нөгөө гурван яа гэдэг чинь яагаад чи энийг олох хэрэгтэй, яагаад би энийг ингэ сонсох хэрэгтэй, ямар үр дүнд хүрэх хэрэгтэй гэдгээл гол тодорхойлоод явчих юм бол ямар зэдэг гоё орно гэж. Яг энэ дээр бас бодлоо та ер Nestle Academy одоо сурагч багш нар та бас манай нөгөө контентын уралдаанд маш олон контент одоо нийлүүлсэн. За одоо бид нар одоо сургалтын контентын одоо багтаамж нөөц болцоо бас айгүй их болсон тий. Сая контентын уралдаа зарлаад манай төмөр замын сурагч багш нар тий одоо үндэсний болон бүсийн багш нар маш олон контентуудыг нийлүүлсэн. Тэгээ энэ дээр болохоор юу хэлэх гээд байна гэхээр зэрэг тухайн багш нар маань өөр өөр ингэсэн сэдвүүтэй мэдээж байгаа. Гэхдээ үнэхээр сурагч багшаар бас цаашдаа ажиллах хүсэл зорилготой бол Nestle Academy одоо сурагч багшаар орж ирсэн тохиолдолд манай контентууд бол тухайн багш нарын маань яг мэдлэлд очдог тий. Тэнгүүтлээ одоо манай амраа багшийн жишээлбэл манай амраа багш маад 10 сэдв 10 одоо контент нийлүүлсэн тий. Амраа багшийн зааж байгаа энэ сургалтыг би ормоор байна тий. Одоо буянлагэр багшийн төмөр очир цагтлын энэ одоо сургалтуудыг контентуудыг би цаашаад ингэж одоо бас орё гэвэл манай үе таалга нээлттэй контентын маань бүх контентын маань эрхэм нугаа багш нарт очиждаг ба. Тэгэхээр бас ийм юм боломжийг сая багшийн яриан дээрээс бас үнслээд хэлмээр санагдлаа. Тий. Нөгөө манайх ч бас ингэж сургууч багш бэлтгэх хөтөлбөр явуулаад байгаа шүү дээ. Тэгмээ сургууч багш бэлтгэх хөтөлбөр дээр яг тийм мэдрэмжүүдийг өгдөг байхгүй. Одоо чи миний багийн ажиллагаа гэдэг сэдвийг мэдрэмжийг тэр хүн сургууч багшийн сургалтаас сууд авна. Тэгээд контент нь бэлэн. Өөрөө зоохгүй. Тэгмээ окей авангтаа амлаа шин дээр ингэж мэдрэмж хэлжсэн. Одоо энэ дээр ингэж яриагээд өөрийнхөө мэдрэмжлээ ойлгож ярих боломжийг нь манай дээр сургууч бэлтгэх хөтөлбөр өгчдөг. Тийм болохоор манай хөтөлбөр хэлж ирэлттэй тийм болгож асуудаг шүү дээ. Тэгээ бид нар бас бэлэн нөгөө юм одны системтэй учраас бас бүх юм нь ингээд нөгөө нэг шилдорхой тий шилэн юм байдаг учраас нөгөө багш нар маань бас одны системд ороод ингээд сургалтаа ороод явах бүрэн боломж бас манай академид байдаг шүү гэдгийг энэ ташрамд бас хэлье. Тэгээд энэ хүргээд одоо хоёлаа бас подкастаа өндөрлөе. Тэгээд багш маань яг энэ алтан цагаа зориулаад та ч бас маш завгүй байдаг юм шүү дээ. Тэгээд энэ цагаа зориулаад бас хүрэлцэн ирсэнд бас гүнээ талархаж байна. Тэгээд багштай бас үндэсний 5 одоо 7 од болгоод тий бас дэлхийн хэмжээний тий дэлхийд сургалт ордог үндэсний 7 одог бас авалтгай гэж багштай өрөөё. За ерөөл бас яхаар шгэ. Утгагүй авчих байх уу? Окей. Өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор үндэсний 5 одтой багш амар жаргалагч маань хүрэлцэн ирж бас бидэнд цаг цаваа зориул, алтан цагаа зориуллаа. Тэгээд та хэд маань бас багштай минь холбогдохыг хүсвэл Nestle Academy руугаа бас холбогдож болно. Тэгээд дараагийн контент сургалт подкастаараа иргэн уулзцгаая. Баярлалаа.